За өнөөдөр ямар ч үсэн ингэж шинэ ерөнхий сайдаа бид нэр ухтаж авах юм шиг байна. Нэгэнт томилогдож байгаа бол бас хэдэн асуулт бас хэдэн захиас байна. Нэгдүгээрт хэдийгээр ерөнхийлөгч их хурлын чуулганы хуралдаанд орж ирж үндсэн хуулийн өөрчлөлт байхгүй гэдэг талаар мэдээлэл өгсөн боловч ерөөсөө эргэлзээ тайлхдахгүй байна. Занданчтай дарга маш тодорхой хариулаад өгөөч. Одоо танаас засгийн газраас энэ хугацаанд бүр ирэхээр хэрэгжүүлж явах хугацаанд ямар нэг байдлаар засаглалын хэлбэрийг солих талаар ард нийтийн санал асуулгыг оруулж ирэх үү? Тодорхой хариулт. Хоёрдугаарт энэ олон улсын байгууллагуудын төсөөлийн индексээр энэ арчлалын индекс, хэвлэлийн эрхчлөөний индекс ингээ унаад байгааг голлох шалтгааныг та яг юу гэж үзэж байна? Голлох шалтгааныг. Гуравдугаарт сая үндэсний статистикийн хорооны статистик тоонуудыг хараа байж л Монголын одоо айлуудын, айл өрхүүдийн дундаж орлого 1.8 сая төгрөг, дундаж зардлангамаас 1.8 сая төгрөг. Өөрөөр хэлэх юм бол энэ тоог харах юм бол нэг талдаа орлого маш өндөр байна, нөгөө талдаа доор байгаа нь бүр доордсон байна. Өөрөөр хэлэх юм бол та яг энэ тоог харах юм бол яг тэг цэг дээрээс одоо эхэлж байна. Энэ өрхийн орлого, энэ зарлагын харьцаа таны энэ ажиллаж явах үед хэрхэн өөрчлөгдөх вэ? Яаж сайжрах вэ? Жохо хэмжигдэх нэгжтэй хэдүүлээ нэг ярилцъя гэж бодоод. Одоо эдгээр томилогдож байгаа ч гэсэн тодорхой хариулт энэ дээр хэлээш. Таны үед хэд болох вэ? За энэ валютын ханш инфляц гэдэг нэргүү одоо ийм нэргүү татварт үнэхээр дарлуулж байгаа. Энэ бол нөгөө нэг өнгөрсөн удаагийн засгийн газрыг авч хэрэгжүүлж ирсэн буруу алдаатай бодлогуудыг л үрдүн баахан мөнгөний нийлүүлэлтүүд бахан буруу шийдвэрүүдтэй холбоотой. Тэгэхээр энэ инфляцийг хэрхэн барих юм? Валютын ханшаа тогтоон байрж яг дийлэх үү? Чадах уу? Өрхийн амжиргаатай холбоотой энэ ажлын байр шүү дээ. Одоо өрхийн орлого гэдэг чинь ерөөсөө ажлын байрыг яаж нэмэгдүүлэх юм? Энэ цалин орлоготой байхад нь яаж ер нь яг анхаарах юм? Бодиттой ингээд нэг ажлуудыг та хийлээд өгөөч. Та одоо томилогдож байгаа хүний хувьд. Төрийн өмчийг хөгжлөнө гэж хэлж байна. 50% гэж хэлж байна. Хаанаас эхлэх юм? Яг хаанаас? Танд одоо бодол байгаа. 50% гэж хэлж яах гэдэг бол нэгэнд зорилго төлөвлөгөө нь бол гарцсан байгаа гэж бодож. За ингээд сүүлд нь одоо энэ ухаан удагтай холбоотой сүүлийн үед яригдаад байгаа энэ 2007 оны гарсан их хурлын тогтоолыг ерөөсөө биелүүлээгүйгээс болсон л асуудал юм байлээ засгийн газар нь. Энэ дээр яг ямар байр суурьтай байгаа вэ? Тэгвэл буруу ойлголтууд яваад байна. Хэдэн гишүүд хамгаалаад байгаа юм шиг. Ер нь энэ парламент баялагийг эзэмшигчдийг хамгаалаад байгаа юм шиг ойлголт энийг зарлуулаад өгч. За занданч төр дарга хариулт өгье. За нэгдүгээрт бид бас үндсэн хуулийг сайн судлах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуулийг өөрчлөх гээд дур зоргоороо авирлах засгийн газар хувь институт байх ямар ч болцоогүй юм эрх зүйн орчинд байж ажиллаж байгаа. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд төрийн бүх эрх мэдэл ард түмний зэг сурвалжтай учраас ард түмний санал санаачлахгүйгээр аль эсвэл дур зоргын шинж нартаагаар нэг нам нэг хэсэг бүлэг хүмүүс үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Заавал энэ журмын тухай хуулиас гадуур хийж байгаа үйлдэлийг төрийн эсрэг гэмт хэрэг гинэ гэж үзсэн. Тэгэхээр ийм санаачлал гаргах нь бол өөрөө бүр үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг тооцогддог улс орнууд. Хоёрдугаарт нь альва тийм өөрчлөлт өөрөө шинэ үндсэн хууль байхгүй. Засаглалын хэлбэрийг өөрчлөх бол үндсэн хуулийг цоож нэрмжих болно. Энийг ард түмнэр хэдэн жил хэлцүүлэхийг мэдэхгүй. 92 онд үндсэн хууль болохдоо бүтэн жил хэлцүүлсэн. Гуравдугаарт нь энийг эцсийн эцэд улсын их хурл шийдвэрлэнэ. Ард нийтийн санал асуулгын явуулах саналыг нийт гишүүдийн 3/2-оор буюу 84 гишүүний саналаар үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 94 гишүүн байгаа. 4/3-аар гишүүд 5 хүн шийднэ. Энэ ярилцахгүйгээр нэг хүн үндсэн хууль өөрчлөлт ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод эсвэл ерөнхий сайдын засаглал зогсоогоод авах ямар ч болцоогүй. Энэ бол дэлхийн нийтийн ардчлалын чиг хандлагач тэр одоо дур зоргын шинж чанартай юм хандлагаар үндсэн хууль өөрчлөх болцоо бол манай улсад нь ялангуяа ийм эрх чөлөөг эрхэмлдэг ийм ардчилсан улсад боломж тохиромжгүй энэ үлгэрт бол би итгэдэггүй.
За энэ хангалттай авах гэж бодож байна. Хоёрдугаарт нь бол энэ орлого арчлын индекс юунаас бол буураад байна гэж. За арчлын индекс жишээлбэл хэвлэлийн эрхчлөөний индекс буурснаас буурчиж болно. Хэвлэлийн эрхчлөөний индексээр 2023 байдлаар 180 орноос 88 дээрт байсан бол 25 оны байдлаар 21 байраар хурц 109 дугаар дэрэмлэгджээ. Та хэвлэлийн хөө хэвлэл мэдээлэлд байгаа өнөөдөр мөнгөний оролцоо. Хэвлэл мэдээллийн салбарт байгаа өнөөдрийн одоо улс төрчдийн оролцоог. За бүр тодорхой хэлбэл энэ хэвлэлийн эрхчлөөний индексийн унсны гол шалтгаан нь улс төрчид хэвлэл мэдээллийн эрхчлийг эзэмшдэг нөхцөл байдал бол энэ хэвлэлийн эрхчлөө унах нэг шалтгаан байна. Хоёрдугаарт нь сонгуулийн шударга байдал байна. Эрхчлөөний индексүүд байна. Авилгалын төсөөллийн индексүүд байна. Энэ бүх асуудлууд дотор шалгуур үзүүлэлтүүдтэй. Энэ болгон дээр анхаарч ажиллаж ээж бид энэ индексээ сайжруулах болцоотой. Тэгэхээр энэ бол зөвхөн индекс хөөхөөсөө гадна чанарын үзүүлэлтүүдийг бид бодтой харж өөрчлөлт оруулахын тулд улсын их хурлын гишүүдийн ч тэр манай 4 дахь засаг л болсон хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль одоо өргөн бариад хэлцэгдэж байгаа. Энэ бүхэн дээр одоо гишүүд маань илүү тодорхой залтуудыг оруулж хаана хариуцлага сахилгаа нэмэгдүүлж ээж бид хүний эрх арчлын индексээ сайжруулж чадна гэж бодож байна. Энэ бол бас дан ганц нэг хүний ерөнхий сайдын санаачлал дээр хэрэгжих боломжгүй олон талт арчлалын хүчин зүйлээс хамаарна. За өрхийн орлого ер нь тэгш бус байдлыг бууруулах өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бол нэгдүгээр макро эдийн засгийн доктортой байдлыг хангах буюу инфляцийг бууруулах шаардлагатай. Инфляц байнга өсөд байхаар энгийн иргэдэл хамгийн хачаал бий болгодог. Энэ инфляцийн цоо шалтгаан төлбөрийн тэнцэл байдаг. Төлбөрийн тэнцэл импортын хэм аваад агтсан валютын аншиг өсгөн, валютын анш өсгөрөө импортын инфляцаа өдөөнө. За ийм учраас энэ бизнесийн орчин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ийм бодлого шаардлагатай. Ингэж ижил бид доктортой өрхийн бодит орлогыг нэмж чадна. Тэгэхгүй бол өрхийн зардал орлогоосоо илүү буюу нийт өрхийн 69% зээлтэй байна. Цалингийн зээлээс ахуулаад орон сууцны зээл хүртэл 69% зээлтэй байна. Энэ өнөөдрийн бодит байдал. Ийм учраас энийг өөрчилж тодорхой одоо энэ ажил эрхлэлт хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, татварын реформ хийх, нэмэгдсэн өртгийн олон татварыг реформ болон энэ зохиц реформуудыг хийх нь энэтэй уялдаж хэрэгжих ёстой гэж бодож байгаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих асуудал. Суур үндэс нь бол одоо бүх үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр бий болно. Баялаг нэмэн өртөг бүтээгдэн энийгээ дагаад одоо өрхийн орлого нэмэгдэх. Ийм чиг хандлагатай. Тэгээ ажил өгөөдлийг бууруулахын тулд эхний алхам бол